Сайн байцгаана монголчуудаа, та бүхэнтэйгээ дахиад нэг бичлэгээр уулзж байна. Маш их олон хүмүүс надаас Ким Сохёны хэрэг яасан бэ гэдээ асууцгаасан байсан. Би өгөнд бөөнд нь базаж хийх гээд дахиад нэг мэдээлэл гарчих юм болов уу гэд хүлээж байгаа унтсан чинь шүнжин нөгөө нэг Ким Сохёныгоо зүүдлээд зүүдэндээ нөгөө нэг Ким Сохёноос нэг юм нэхэд нэгээ зүүдлээд аргаа хараад босч ирээд бичлэгээ хийж байна. Тэгээд намайг сонсгоод хүлээж исэн хүмүүстээ үнэхээр их баярлаа. За сүүлийн бичлэгэн дээр Ким Сэ-рүний талынхын хэвлэлийн баг хурлыг нэгэ зогссон. Тэгээд тэр бичлэгнээс хойш одоо юу болсныг товчлоод базаад гол гэсэн юмнуудыг нь ярьж өгье. 3 сарын 17-ны өмнө талигач Ким Сэ-рүний талаас Сөүлийн ерөнхий газрын өмнө хэвлэлийн баг хурал зарласан байгаа. За ингээд Ким Сэ-рүний талыг төлөөлөж 3 хүн ирсэн байгаа. Үүнд хин ирсэн бэ гэдгсэн чинь мэдээж одоо Ким Сэ-рүний гэрийнхэнтэй нийлээд энэ нотлох баримтуудыг дэлгээд байгаа Карусеру Ёнгусу YouTube суваг, тэгээд өмгөөлөгч Бүчисог, Солонгос алдартнуудын амиа хорлохоос урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн дарга Кван Ён Чан гэдэг хүмүүс тус ирсэн байгаа. Миний хувьд гэх юм бол одоо одуудыг амиа хорлохоос урьдчилан сэргийлсэн ийм нийгэмлэг байдаг гэдгийг анх удаага сонсч байна. За ингээд хүмүүс юу хүлээж исэн бэ гэх юм бол Ким Сэ-рүний гэрийнхнээс хин нэг нь ирэх байх гэдгийг хүлээж исэн. Тэгсэн чинь Ким Сэ-рүний гэрийнхний талаас хүмүүс ирээгүй. Яагаад ирээгүй вэ гэдгсэн чинь аав нь болохоор гэр бүлээ тэгжих гэж өглөөнөөс орой болтол ажил хийж байгаа гэсэн. Ээжийнхэн хувьд гэх юм бол биеийн байдал нь муу болохоор ирч чадаагүй гэсэн. За ингээд энэ хэвлэлийн баг хурал дээр хүмүүсийн бодлоор Ким Сохён дээр гомдол гаргана гэж бодсон. Тэгсэн чинь Ким Сохён дээр гомдол гаргаагүй. Яагаад энэ хэвлэлийн баг хурлыг хийсэн бэ гэсэн чинь би одоо бичлэг хийж ихснээс хойш одоо ийж гинүү гэдэг нэг ютубер хүний талаар яриад байгаа. Яагаад энэ ютубер ижин үү гэдэг хүнийг онцолж яриад байгаа вэ гэдгсэн чинь энэ хүн чинь одоо Ким Сэ-рүнийг амьд сэрүүн байхад нь худал мэдээлэл ингэж зохиож тарааснаас болоод Ким Сэ-рүний талаар худлаа цуурхал үсэж Ким Сэ-рүн одоо ингэж амар зовсон гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо энэ хүнийг шүүхэд өгөхөөр хэвлэлийн баг хурал зарласан юм байлээ. За тэгээд одоо Ким Сэ-рүний өмгөөлөгч Бүчисог гэдэг хүний яриагаар болох юм бол одоо энэ Ижинүү гэдэг хүнийг нэр төрд халдсан гэдэг хэрэгээр шүүхэд өгж байгаа юм байлээ. Тэгээ үүн дээр Ким Сохёныг бас дурдсан. Ким Сохёныг юу гэж дурдсан бэ гэдэг юм бол одоо энэ Ижинүү гэдэг хүн Ким Сэ-рүний талаар худлаа мэдээлэл одоо ингэ зохиож хийсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд энэ худлаа мэдээлэл бичиж хийсэн гэдэг байгаа энэ мэдээнүүдийнх нэг нь болохоор Ким Сэ-рүн Ким Сохён хоёрыг өмнө нь үерхэж байгаагүй гэсэн нэг тийм мэдээлэл байсан байхгүй юу. Тэгээд одоо энэ хоёр өмнө нь үерхчихсэн гэдгийг ингэж батлахын тулд Ким Сэ-рүний гэрийнх нь одоо ингэж Ким Сохёнтой хамт авахулсан зургнуудыг нь цацаад байгаа юм байлээ. Тэгээд энэ дээр ингэж харин Ким Сохён гарч ирээд өөрийнхөө үннийг ингэж нотлоо, өөрийнхөө үннийг ингэж хүлийн зөвшөөрөөд уушлалт гуй гэж ингэж хүсэж байгаа юм байлээ. За тэгвэл одоо энэ Солонгос алдартнуудын амиа хорлохоос сурцсан сэргийлэх одоо нийгэмлэгийн дарга гэдэг хүн юу гэж ирсэн бэ гэдгсэн чинь Ким Сэ-рүний гэрийнх нь энэ хүн дээр ирж тусламж гуйсан. Тэгээд энэ хүн та нарт одоо ингэж яаж туслах вэ гэдгсэн чинь эхлээд энэ ютубер гэдэг байгаа энэ Ижинүү гэдэг хүнийг барихад туслаач. Үүний дараагаар Ким Сохён гэдэг хүнтэй ингэж уулзраа олно гэдгсэн. Тэгээд би өмнөх нэг бичлэгэн дээр энэ ютубер Ижинүү гэдэг хүн Ким Сэ-рүний оршуулга нь болж дуусаагүй байхад хүртэл аав руу ингээд залгаад амар тайван байдлыг үзүүлэх байсан гэдээ ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь энийг бас энэ хэвлэлийн баг хурал дээр дурдсан. Тэгээ өөр нэг зүйлийг нэмж дурдсан нь юу вэ гэдгсэн чинь Ким Сохёны талаас энэ Ким Сэ-рүний нагаз зэгч гэдэг ярьцлага өгöd байгаа хүнийг цусан төрлийн холбоотой нагаз зэгч нь бишээ гаджаа юм уу буюу одоо хуурамч нагаз зэгч нэ гэж мэдэгдэл хийгээд байсан. Тэгсэн чинь энэ тал дээр бас яриа хийсэн. Юу гэж ярьсан бэ гэдгсэн чинь гэрийнхнийг нь хүртэл орлоно гэдэг бол зохисгүй үйлдэлээ. Энэ хуурамч нагаз зэгч гэдэг хүн нь Ким Сэ-рүний гэрийнхэнтэй 20 гаруй жил ийм дотн нөхөрлөж байгаа хүн. Тэгээ Ким Сэ-рүн ээж авдаа санааг нь зовоочно гэд ярьж чаддгүй байсан зүйлээ хүртэл энэ ихчтэй ингэж хэлээд зөвлөгөө авдаг байсан гэдгсэн. Тэгээд үүний дараагаар хүмүүсийн анхаарлыг татах нэг зүйлийг ярьсан. Тэр нь юу байсан бэ гэдгсэн чинь одоо нэг Ким Сэ-рүний алдарт 700 сая өөр байгаа шүү дээ. Тэрийг одоо entertainment нь өмнөөс нь төлж барагдуулаад тэгээ араас нь одоо энэ мөнгөө буцаага төлөө гэсэн нэхэмжлэл явуулсан гэдэг нэг бөө юм болоод байгаа шүү дээ. Тэгээд entertainment нь болохоор нэхэмжлэл явуулсан. Гэхдээ мөнгөө буцааж авах зорилготой байгаагүй. Зүгээр одоо явуулах шаардлагатайсэн болохоор л явуулсан гэдэг нэг бүү юм болоод байсан шүү дээ. Тэгсэн чинь 2 дахь удаага нэхэмжлэл явуулсан баримтыг болсон гэсэн. Тэгээ яаж тэр нэхэмжлэлийг болсон бэ гэдгсэн чинь одоо энэ Ким Сэ-рүний үлдсэн эд хогшлыг нь гэрийнх нь ингэж янзалж байхдаа тэр дундаас ингэж 2 дахь нэхэмжлэл нь болсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нэхэмжлэл дээр нь юуг тусгасан байсан бэ гэдгсэн чинь өрөө төлөх хугацааг ингэж заагаад entertainment-ийн бусад жүжигчтэй холбоо барихгүй байхыг ингэж анхааруулад тэг яг тэр үед нь одоо Нүмүрэ Яван буюу Queen of Tears гэдэг драма гарч ирсэн байлээ. Тэгээд энэ драма хохирол амарсан бол тэр хохирлын мөнгийг одоо төлж барагдуулна гэсэн зүйлүүдийг нэмж тусгасан байсан гэсэн.
Тэгээд одоо тэр Солонгос алдарчнуудын амиа орлохоос урьдчилан сэргийлэх бүлэмгийн дарга гэдэг хүний яриагаар болох юм бол Кимсэрүү хамгийн анхны нэг хэмжлэгийг хүлээж авчаад тэгээ entertainment болон Ким Сөхёнтэй холбоо барих гэж оролдоод тэгээ холбоо тогтоож чадахгүйсэн болохоор аргаа бараад Instagram-ных сторид хамт авахсан зураг 3 минутын турш хийгээд устгасан гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр зураг хийгээл устгасан чинь төд удалгүй ингэж entertainment-аас нь холбоо барьсан гинэ. Тэгэл холбоо бариад төд удалгүй одоо 2 дахь нэхэмжлэгийг явуулсан гэсэн. Тэгтээ ингээ харах юм бол Кимсэрүү 2 дахь нэхэмжлэл ирснийг гэрийнхэндээ хэлээг байгаа байхгүй юу. Тэгээ entertainment ч гэсэн амар тэр нүүр баг юу ч биш тэрийг баг зүгээр л ингэж тэр нэхэмжлэлийг явуулсан ухааны юм яриадсэн чи бүр 2 удаа ингэж нэхэмжлэл явуулсан байгаа байхгүй юу. Тэгээ үүн дээр бас нэг зүйлийг ярихдаа тэр өрн шийдвэрлэгдсэн л гэдээсэн байж яагаад нэхэмжлэлээ явуулахдаа LKE гэдэг энэ хуулийн том байгууллагыг ашиглаж нэхэмжлэлээ явуулсан гэдээсэн. Тэгээ яагаад энэ LKE гэдэг хуулийн байгууллагыг дурдсан бэ гэх юм бол сонирхолтой гэж магадгүй ч би тайлбарлаж өгье. Энэ LKE гэдэг хуулийн байгууллага бол Солонгос дахь хамгийн том хуулийн байгууллага байхгүй юу? Тэгээ хамгийн үнэтэй хамгийн том хуулийн байгууллага. Тэгээд одоо жишээнийх юм бол одоо энэ ерөнхийлөгч унах гээд байгаа шүү дээ. Тэгээ энэ ерөнхийлөгчд одоо ял бэлтэх гээд одоо ял өгөх гээд байгаа энэ хуулийн байгууллага чинь энэ LKE гэдэг энэ том байгууллага байхгүй юу? Тэгээ зүгээр л ийм шийдвэрлэгдсэн юм төлбөрийн нэхэмжлэл явуулах гэж яагаад ийм том газарт ийм их мөнгө төлж 3 өмгөөлөгч авч ингэж явуулсан гэдэг нэг утгатай тиймэрхүү утгатай юм яриадлээ. Тэгээ дээрээс нь нэмээд энэ Кимсэрүүний гэрийнхэнтэй нийлээд энэ нотлох баримтуудыг цацаад байгаа ютубер энэ хэвлэлийн байх хурал дээр ирэхдээ толгоонд улаан өнгийн юм зүүцсэн байсан. Ядж байгаа тэр нь зүгээр ч улаан өнгийн юм биш. Дээр нь ингээ юм битцсэн байсан. Тэр нь юугээ битцсэн байсан бэ гэсэн чинь таныг пандэ буюу одоо огцруулахын эсрэг гэсэн утгатай битцсэн байсан. Тэгээ энэ нь юутай холбоотой вэ гэдгсэн чинь одоо энэ ерөнхийлөгчийг ингэж огцруулах гад тэгээд энэ таныг пандай гэдэг энэ хүмүүс эсэргүүцээд юм чагсаал хийгээд байгаа юм шиг үлээ. Би одоо улс төрийн талаар сайн мэдэхгүй болохоор энийг нэг амар ярмааргүй байна. Тэгээ хүмүүсийн нэг харж байгаа нь болохоор улс төртэй холбоотой байж магадгүй энэ ерөнхийлөгчийн асуудлыг одоо ингэж намжаах гэж өөр тийшээ ингэж анхаарлыг сарниулах гэж Ким Сөхёныг ингэж ашиглаж иж магадгүй гэсэн нэг юм яриад илээ. Тэгвэл би одоо энэ Кимсэрүүний гэрийнхэндээ одоо хамтраад одоо энэ нотлох баримтуудыг цацаад байгаа ютуберийн талаар нэг тамдих хүнээс асуусан чинь уг нь энэ ерөнхийлөгчийн эсрэг хүн штэ гэсэн утгатай юм ярьж илээ. Тэгвэл би сайн мэдэхгүй нэ өөртөө энийг судлаад болоод мэдчихэрээ. За тэгээд төгсгөлт нь Ким Сөхёны талаар хэлэхдээ дараа нь тусад нь бэлтжиж гарч ирнэ гэдгсэн нотлох баримтууд байгаа гэдгээ бас хэлж исэн. Тэгээд энэ хэвлэлийн бах хурал дуусгаад шууд Сөүлийн цагдаагийн ерөнхий газарт ороод энэ ютубер Ижинүү гэдэг хүнийг Кимсэрүүний нэр төрт халдсан гэдгээр одоо шүүхэд гомдол гаргаж өгсөн байгаа. Одоо энэ Кимсэрүүний талаар худлаа мэдээлэл бичсэн гэдэг энэ ютубер Ижинүү гэдэг хүн ер нь жоохон онцгой юм шиг байна. Тэгээ миний мэдхийн лав одоо Солонгост нэг алдартай трот дуучин мэд байхгүй юу? Юмтаг гэд. Тэгээд одоо монголоор бол зохиолын дуучин юм да. Тэр трот дуучин хүртэл Ижинүү гэдэг хүнийг шүүхэд өгч ирсэн бэлээ. Тэгээд энэ Ижинүү гэдэг хүн ерөөсөө хаширахгүй саяхан бас нэг хэсэг Нижинсийн талаар элдв бусын бичлэг хийгээл тэг хүмүүс жоох охтуудыг 50 байлга гээл бичээд байсан. За тэгээд энэ хэвлэлийн бах хурал дуусны дараа Ким Сөхёны талаас мэдээлэл хийсэн байгаа. Юу гэж мэдээлэл хийсэн бэ гэдгсэн чинь 2 дахь нэхэмжлэл явуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээ мэдээлэлтэй ер нь энэ хэвлэлийн бах хурал дээр яригдсан зүйлүүдийг ницааж ингэж мэдээлэл хийсэн мөлий. Тэгэд одоо энэ мэдээллийн талаар гол гэсэн юмнуудыг нь одоо товчилж ярьж өгье. Тэгээд 2 дахь нэхэмжлэлийг яагаад явуулсан бэ гэдгсэн чинь энгийн хууль эрх зүйн мэдээллийг өгөх. Тэгээд дээрэс нь өртөө холбоотой санал бодлоо солилцож тохиролцох хүсэлтэйгээр одоо 2 дахь нэхэмжлэлийг явуулсан гэж тайлбарласан. Тэгээд үүн дээр нэмээд тухайн нэхэмжлэл дээр ерөөсөө өөрөө эргүүлж төлөх гэж шаардсан зүйл байхгүй. Харин ч одоо Кимсэрүүн сухтуугаар машин жолоодсны дараагаар гарсан хохирлыг хамтдаа одоо ингэж шийдвэрлэж ирж исэн. Тэгээд Кимсэрүүн дахиж хохирлын мөнгийг барагдуулах боломжгүйсэн болохоор Entertainment-д 2023 оны 12 сард бүх хохирлыг нь барагдуулж өгсөн гэж мэдгдсэн байгаа. Тэгээд тэр хэвлэлийн бах хурал дээр 2 дахь нэхэмжлэлийн талаар ярихдаа Нөмөрөө яван буюу Queen of Tears гэдэг драма хохирол амсган бол тэр хохирлын мөнгийг төлөх ёстой гэсэн заалт хийсэн гэдээ яриадсан шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр бас мэдээлэл хийсэн. Юу гэж мэдээлэл хийсэн бэ гэдгсэн чинь Кимсэрүүн Ким Сөхёнтэй хамт авахсан зураг Instagram-ных сторид хийсэн тэр үед одоо Ким Сөхён Нөмөрөө яван гэдэг драма тоглож исэн. Тэгээд тухайн оруулсан зурагнаас болоод жүжигчид арын алба зураг авалтын баг телевиз хохирол амсаж магадгүй гэдгийг анхааруулсан гэж мэдгдсэн. Тэгээ нөгөө нэг Entertainment-ийн бусад жүжигчдтэй холбоо барьж болохгүй гэдгийг анхааруулсан гэдэгсэн шүү дээ. Тэрэн дээр мэдээлэл хийхдээ тим юм ерөөсөө байхгүй харин ч одоо бусад Entertainment-ийн бусад жүжигчдтэй чөлөөтэй холбоо барьж исэн гэж мэдэгдсэн. Тэгсэн чинь нэрээ би өмнөх бичлэгэн дээрээ солиорол 100,000 хоб байна гэж жүжигчин Соёжийн талаар яриад байсан шүү дээ. Тэгсэн чинь энэ талаар нэрээ мэдээгээр гарсан байлээ.
Энэ талаар мэдэхгүй хүмүүс байгаа бол миний өмнөх бичлэгэн дээр очиж сонсоорой. За тэгсэн чинь одоо Соёжигийн тал дээр бас энэ entertainment нь мэдээлэл хийсэн байгаа. Юу гэж мэдээлэл хийсэн бэ гэдгсэн чинь Соёжигийн талаар ярьж байгаа бүхэн худлаа. Тэгээ ажлаасаа гарсан байгаа тухайн үед Соёжигийн одоо менежер нь хийжсэн хүн хүртэл одоо ингээд гайхаад залгах хэмжээний хүртэл юм цургалт харсан байна гэж мэдээлэл хийсэн байлээ. Бас нэг хэсэг бүүн шууган болол Кимсэрүүний оршуулганд нь ягаад entertainment нь очоогүй юм бэ? Ягаад Ким Сухён очоогүй юм бэ гэж нэг бүүн юм болоод исэн. Энэ дээр бас одоо тайлбар хийсэн байгаа. Юу гэж тайлбар хийсэн бэ гэдгсэн чинь Солонгост ингээ ажил явуулах юм бол гашуудлаа илэрхийлж тухайн оршуулганд нь ингээ цэцэг явуулдаг байгаа. За тэгээд тэгсэн чинь entertainment нь Кимсэрүүний оршуулганд нь гашуудлаа илэрхийлж цэцэг явуулаад одоо тэгээд дээрээс нь entertainment-ийн ажилчид нь одоо оршуулганд нь очиж оролцсон гэдгийг мэдэгдсэн байлээ. Мөн нэг зурган дээр тайлбар хийсэн байгаа. Тэр нь ямар зураг байсан бэ гэдгсэн чинь Кимсэрүүний талаас Ким Сухён, Кимсэрүү хоёрын нэг зургийг цацсан шүү дээ. Одоо хамт ахуулсан байгаа өвлийн утастай зургийг нь цацсан. Тэгсэн чинь тэрэн дээр Ким Сухёны талаас болохоор 2019 онд ахуулсан зураг байна гэж тайлбар хийсэн. Тэгээд яг тэгж тайлбар хийснийхэн дараа нь одоо Кимсэрүүний гадаадах фэн нь яг тэр өмссөн байгаа хувцастай адилхан хувцас өмссөн зургийг нь 2017 онд Instagram-да хийж байсныг нь одоо ингэж ухаж гаргаж ирээд тэр зураг нь одоо бөө юм болсон шүү дээ. Тэгсэн чинь тэр зурган дээр тайлбар хийсэн байсан. Юу гэж тайлбар хийсэн бэ гэдгсэн чинь тэр 2017 онд гадаад фэн нь Instagram-да хийсэн гэдэг байгаа тэр зурган дээр байгаа хүн Ким Сухён биш ээ. Ким Сухёны өмсөж байгаа күртэг нь шал өөр одоо загварын күртэг байгаа гэдгийг нотлох баримтаагаар одоо тайлбар хийсэн байгаа. Тэгээд яг тухайн хоёр зургийг ингээ харьцуулаад харах юм бол одоо хоёулаа адилхан улаан өнгийн күртэг байгаа боловч Ким Сухёны өмсөж байгаа күртэг нь одоо ханзуун дээр ийм хар өнгийн оруулахтай байсан. Тэгсэн чинь тэр 2017 онд одоо хийсэн гэдэг байгаа тэр зурган дээр өмссөн байгаа хүний күртэг нь болохоор тийм ханзуун дээр тийм хараа оруулахгүй байсан. Тэгээд үүн дээр нэмээд Ким Сухёны Кимсэрүүний гэрт нэг ч удаа очиж байгаагүй гэж мэдэгдсэн. Тэгээ өөр юун дээр мэдээлэл хийсэн бэ гэдгсэн чинь Кимсэрүүний талаар худлаа мэдээлэл бичээд байгаа гэдэг байгаа энэ ютубер Ижинүү гэдэг хүнтэй Ким Сухён болон одоо Ким Сухёны entertainment холбоотой гэсэн мэдээлэл яваад исэн чинь одоо энэ дээр мэдээлэл хийсэн. Юу гэж мэдээлэл хийсэн бэ гэдгсэн чинь ямар ч холбоогүй танихгүй хараагүй үзээгүй гэсэн мэдээлэл хийсэн үлээ. За одоо ингээд Ким Сухёны талаас хийсэн мэдээлэл нь ингээд дуусж байгаа юм. Тэгсэн чинь Ким Сухёны талаас хийсэн мэдээлэл дээр нөгөө нэг Кимсэрүүний гэрт нэг ч удаа очиж байгаагүй гэсэн мэдээлэл хийсэн шүү дээ. Тэгсэн чинь амар инээдтэй Кимсэрүүний талаас Ким Сухён, Кимсэрүү хоёрын одоо Кимсэрүүний гэрт нь болцож байгаа бичлэгийг цацсан байгаа. Тэгээ бичлэгийг ингээ одоо үзэх юм бол тэр Ким Сухёны аяа угааж байгаа шалдан зураг ингээ цацагдсан шүү дээ. Шалдан ч яг зүгээр нэг шал давтар зураг цацагдсан шүү дээ. Тэгсэн чинь яг тэр одоо цааталт нь одоо тэр галтгооныхын тавилга нь ингээ харагдчихлээ. 너무 힘이 들어가 있는 거 아니에요? 나 찍어 계속? Тэгээ энэ хоёр ингээд зэрэгцэж суугаад ингээд зурагт үзэж байгаа байхгүй. Хүмүүсийн яриагаар болохоор Ким Сухён Кимсэрүүний нуруунд нь массаж хийж өгөөд байна гэд гисэн. Гэхдээ үгүй. Кимсэрүүн одоо нуруундаа нөгөө нэг юм тогоор цогтөг массаж нэм ингээд наацсан байсан. Тэгээ ингээ харилцан ярианаас нүртэл ингээ харах юм бол Ким Сухён ингээ Кимсэрүүний тэр нуруундаа наацсан байсан юмыг ингээ гараараа барьж үзээд ном хими тэрбайгаа нэг аниё гэдэг одоо ном хүч ороод байгаа юм шүү гэ ингээ асуугаад тэгсэн чинь Кимсэрүү ингээ энийг хийж үзнэ үү? Энийг ингээ хийж үзээгүй үсттэй. Энийг хэрвээ ингээ гидсэндээ ингээ наах юм бол одоо баг үхнээ өчөгөө гэдэг ингээ ярьж байгаа хгүй. За тэгээд ингэж бичлэг тавигдсны дараа Кимсэрүүний талаас одоо чи энийг өөрийгөө биш гэж одоо үгүйсэх юм бол чиний нүрийг чинь гарсан одоо бичлэгийг цацна гэж сүрдүүлсэн. Гэтэ энийг одоо яаж ч үгүйсэх боломжгүйсэн. Яагаад тийм бол фэнүүд нь сайн мэдэх бах Ким Сухёны нэг юм одоо ярианы өнгө гэдэг гэсэн. Тэгээ тэр бүр яг тэрийгээр нь ингэж тодорхойлж илээ. Тэгээд энийг одоо ингээд солонгосчууд энэ бичлэгийг нь үзээд Ким Сухёныг одоо яамаар ч юмтэй худлаа яриад баригдаад ах ингээл нэг тиймэрхүү байр суурьтай хэлээ. Тэгсэн чинь Ким Сухёны фэнүүд нь буцаад Ким Сухёныг дэмжиж эхэлж байгаа гэдэг нэг юм яваад исэн. Яасан бэ гэхэд тэгсэн чинь одоо найз охиныхын нуруунд нь массаж хийж өгдөг, найз охиныхын гэрт нь очиод ая тав угааж өгдөг халамжтай залуу гэдэг ингээ буцаад дэмжиж эхэлж байгаа юм шиг байлээ. За тэгээд энэ бичлэг тавигдсны дараагаар одоо хүмүүсийн хамгийн их хүлээжсэн зүйл нь мэдээж Ким Сухёны талаас ямар мэдээлэл гаргах бол гэдэг үнэхээр хүлээжсэн. За тэгээ хүлээж байсанчлан одоо мэдээлэл гарсан байгаа. Тэгсэн чинь одоо энэ саяны бичлэгэн дээр ерөөсө тайлбар хийсэн мэдээлэл гараагүй. Шаал одоо хүмүүсийн ерөөсө бодоогүй мэдээлэл гарсан байгаа. Ямар мэдээлэл гарсан бэ гэхэд тэгсэн чинь Ким Сухёны entertainment нь одоо энэ нөгөө нэг Кимсэрүүний гэрийнхэнтэй нийлээд энэ нотлох баримтуудыг цацаад байгаа энэ YouTube сувгийг тэгээд Кимсэрүүний гэрийнхнийг одоо
шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхэд өгсөн гэдгийг зарлаж мэдээлэл гарсан байгаа. За тэгээ ямар хэрэгээр шүүхэд өгсөн бэ гэдгсэн чинь бэлгийн хүчирхийллийн хуулийг зөрчсөн, тэгээ дээрээс нэр төрд халтсан жүжигчний хувийн зургуудыг хоорондоо дамжуулж тараасан гэдэг хэрэгээр одоо ингэж шүүхэд өгсөн юм байлээ. Тэгээ яагаад энэ хэрэгээр ингэ шүүхэд өгсөн бэ гэдгсэн чинь одоо энэ нөгөө Ким Сэрүүний гэрийнхний талаас ингэж нотлох баримтгийг цацаад байгаа зураг бичлэгнүүд чинь дандаа YouTube хаягаар ингэж дамжуулагдаж цацагдж байгаа байхгүй юу? Тэгээд одоо ингээ өөрийн хувийн YouTube хаяг дээр ингээ жүжигчний одоо шалтан зургийг шалтан гэдэг нэг шалтавтар хагас нүцгэн зургийг нүцгэн гэсэн чинь надад нөгөө хошин шиг санагдаад энийг ярих гэсэн чинь инээ төрөдөх юм. Тэгээд тухайн нөгөө нэг YouTube хаяг дээр жүжигчний хагас нүцгэн зургийг ингээ цацаад тэгээд дээрэс нь нөгөө Ким Сэрүүний гэрийнх нь тухайн зургийг ингээ дамжуулж өгч авалцсан гэдэг ингээ нэхэмжил гаргаж байгаа юм лээ. Тэгээд тухайн мэдээлэлтэй одоо нэмээд хүний аль нэг биеийн хэсгийг ил гарсан зураг бичлэгийг интернет орчинд тавих маш том хууль зөрчсөн үйл гэдгийг дурдсан. Дээрээс нь одоо талигаж Ким Сэрүүний үхэлд эмгэнэл илэрхийлж байсан боловч Кару Сэрүү суваг жүжигчний одоо өөр зураг бичлэгийг тавина гэж сүрдүүлсээр байгаа болохоор энэ нь одоо дахин тавтагдаж магадгүй гэж үзээд хуулийн арга хэмжээ авахаа болсноо одоо дурдсан байлээ. Тэгээд сүүл рүү бүр үнэн завхарсан юм болж байна. За тэгсэн чи энэ мэдээлэлд одоо нөгөө Ким Сэрүүний гэрийнхэнтэй нийлээд энэ бүгдийг цацаад байгаа YouTube хаяг Кару Сэрүү ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ гэдгийгсэн чинь эхлээд энийг ярихаас өмнө нэг зүйлийг тайлбарлаж өгье. Одоо ингээ Кусуада Кубарада гэж ингээ хоёр үг байгаа байхгүй юу? Хоёулаа юм нэхэмжлэл гаргах, гомдол гаргах гэсэн утгатай үг мөртлөө яг ингээд хин яаж хэрэгжилж байгаа вэ гэдэг дээр ингээ өөр байдаг байхгүй юу? Одоо ингээ чинь Кусуада гэдэг ямар үед хэрэгэлдэг вэ гэдэг юм бол намайг ингээ нэг хүн зодцсон. Тэгсэн чинь би ингээ цагдаа газарт ингээ очиод өөрийн биеэр ингээ очиод намайг тэр хүн ингээ зодчлаа. Би тэр хүн дээр гомдол гаргамаар байна гэд энэ үед ингээ Кусуада гэж хэрэгэлдэг. Тэгээ Кубарада гэдэг ямар үед хэрэгэлдэг вэ гэх юм бол би одоо ингээд кофе шоп дотор ингээ кофе уугаад ингээ сууж байгаа цонхоор ингээ харсан чинь нэг хүн гадаа ингээ тамхи татаад зогсож исэн. Тэгсэн чинь яг тэр тамхи татаад зогсож байгаа хэсэгт ингээ хүүхдүүд ингээ тоглож исэн. Тэгэх юм бол би ингээ тэрийг хараад одоо цагдаад ингээ энэ хүн хүүхдүүд тоглож байгаа хэсэгт тамхи татаад байна гэд гомдол гаргаж байгаа үед одоо Кубарада гэдэг хэрэгэлдэг байхгүй юу? Тэгсэн чинь одоо энэ Кару Сэрүүгээд энэ Ким Сэрүүний гэрийнхэнтэй нийлээд энэ бүгдийг цацаад байгаа YouTube сувгийг тэгээд Ким Сэрүүний гэрийнхнийг шүүхэд өгсөн байгаа газар чинь Ким Сөхён өөрөө биш нөгөө Ким Сөхёны entertainment штэ. Тэгээд одоо энэ дээр нөгөө Кусуада биш Кубарада гэдгийг хэрэглээд байгаа байхгүй юу? Яагаад гэвэл Ким Сөхён өөрийн биеэр ингэж очиж нэхэмжлэл гаргаагүй болохоор яагаад би энийг тайлбарлаж өгсөн бэ гэдгсэн чинь одоо Ким Сөхёны тал чинь өөрийнх нь зургийг ингээд цацсан гэд тэр YouTube хаягийг шүүхэд өгсөн байгаа гэдгсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр YouTube хаягнаас ийм үйлдэл хариу үйлдэл үзүүлж илээ. Ким Сөхён тандаад чи яасан өөрийн биеэр ингээд очиод миний нэр төр талдаад байна гэд Кусу хийж чадахгүй аргаа бараад ингээд Кубар хийж байгаа юм уу? Одоо ингээд Кусу гэсэн чи яасан өөрийгөө ингээд илчлэх шаардлагатай үнэн ингээд илчлэх шаардлагатай болоод байна уу гэсэн иймэрхүү хариу үйлдэл үзүүлж илээ. Ким Сөхён яагаад өөрийн биеэр очиж гомдол гаргаж болохгүй гэдэг юм бол одоо нөгөө өөрийн биеэр очиод гомдол гаргах юм бол сүсаа буюу мөрдөн байцаалт явагдана штэ. Тэгсэн чинь Ким Сөхён Ким Сэрүүнтэй одоо үргэж байгаагүй гэд үгүйсгцэн. Тэгээ дээрээс нь гэрт нь очиж байгаагүй гэд үгүйсгцэн болохоор нэг мөрдөн байцаалтанд саад учруулсан гэд хуулийн хариуцлага хүлээх магадaltaй юм байлээ. Тэгээд нөгөө Кару Сэрүүгээд ютубер чинь одоо л нөгөө Ким Сөхёны тал рингэн дээр гарч ирлээ. Одоо л үзэлцээ жинхэнэ цус үзье. Өстө налахыг босох хоёр хэрэг дуудгээд тэгээд хэлээ. Тэгэхээр чи энэ хоёр ингэж хоорондоо алдчих үед цаан ч бүр шаал өөр мэдээ гараад ирсэн. Тэр нь ямар мэдээ вэ гэдгсэн чинь Ким Сэрүүн Америкт одоо нууцаар хүнтэй гэрлээд хүүхдээ авахулсан гэсэн нэг тийм мэдээ гарч ирсэн. За тэгсэн чинь энэ нь юу мэдээлэл байсан бэ гэдгсэн чинь одоо нөгөө Ким Сэрүүний талаар элдв хутлаа мэдээлэл тараасан гэдэг тэр нөгөө ютубер Ижинүү гэдэг хүн байгаа штэ. Тэгсэн чинь тэр хүн өөр YouTube суваг дээрээ Ким Сэрүүний гэрийнхний нууж байгаа үнэн гэдэг нэртэй бичлэг хийсэн. За би тэгээ эхлээд бичлэгийг нь хайлт сонсоод тэгээ товчлоод гол юмыг нь орчуулад өгье. 애가 생겨서 결혼했는데 지웠도 안 해. 근데 그걸로 이제 자꾸 좀 협박 아닌 협박을 해가지고 응. 남자친구가 조금 토라이예요. 걔는 어떻게 하다 만난 거야? 그냥 뉴욕에서 그냥 대기업 다니는 일반인이에요. За энэ нь тэгээд юун бичлэг байсан бэ гэдгсэн чинь Ким Сэрүүн өнгөрсөн 1 сарын 8-нд нэг үл таних залуутай хамт зураг авахуулаад Instagram-да Мэри гэж үчихэд оруулж исэн бэлээ. Тэгээд тухайн үед болохоор Ким Сэрүүний хэвлэл мэдээллээр хүнтэй суучлаа гэд боо юм болж исэн. Тэгсэн чинь ингээд Ким Сэрүүний талаас үгүй зүгээр ингээд нэг юм контент зураг байсан юм аа гэж хэлээд үгүйсгэж исэн бэлээ. Тэгээд энэ бичлэгэн дээр болохоор тухайн зургнууд ямар учиртай зургнууд юм бэ гэдгийг лавлаж асуух гээд Ким Сэрүүний агентлагаас Ким Сэрүүнтэй ингэж уцаар ярьж байгаа тийм утгатай бичлэг байгаа байхгүй юу.
За тэгээд яг юу гэж ярьж байна вэ гэдгсэн чинь одоо энэ Ким Сэрүүнээс тодруулахаар залгацсан байгаа энэ агентлагийнхын хүн нь над руу хүмүүс ингээд залгаад гэрсэн нь үнэн юм уу гэд асуух нь асууж ин гэтээ би ингээд үгүйгээд хариулж байгаа хамгийн гол нь чинь надаа ингээд үннээ хэлээ гэж байгаа байхгүй юу. Тэгээд Ким Сэрүү ингээд хариуд нь ингээд хэлэхдээ найз залуутайгаа ингээд нэг танилаараа ингээд дамжуулж Нью-Йоркд танилцсан. Тэгээд найз залуу нь ингээд Нью-Йоркд амьдардаг алдартай бус ингээд энгийн жирийн иргэн юм байна. Тэг ингээ анх ингээ уулзж байгаа салах гээд тэгсэн чинь одоо хүүхдтэй болчихсон гэсэн. Тэгээ хүүхдээ ингээ ахуулах нь ингээ ахуулсан. Тэгсэн чинь одоо энэ гэрэлсэн гэдэг байгаа хүн нь тэрүүгээр нь ингэж одоо далимдуулаад ингээ сүрдүүлээд тэг гэрэлтэй батлуулсан гэсэн. Тэгээд тухайн зургуудыг хийхдээ Ким Сэрүүн өөрөө ингэж хийгээгүй. Одоо энэ гэрэлсэн гэдэг байгаа залуу нь чамайг ингээ яагаад одоо гэрэлтэй нуугаад байгааг би ингээ ойлгохгүй байна гэд одоо энэ зургуудыг ингээ хийсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд Ким Сэрүүнгээ нэмж хэлэхдээ одоо Ким Сэрүүний одоо энэ сошиал хаягнуудыг нэг гэрэлсэн гэдэг байгаа залуу нь ингэж хяндаг. Тэгээд ингээ Ким Сэрүүнгээ хэрүүл урал хийж байгаа энэ зургуудыг ингээд ус туулсан гэсэн. Өөр бас ингээ Ким Сэрүүний ярьж байгаа болохоор өөрөө бас ийм хүнтэй суuna гэж ингээ бодоогүй. Уг нь ингээ зүгээр тэгтээ ингээ арх ухаарал ингээ жоохон мэдрэл мотой болчдөг гэж ярьж илээ. Тэгээ одоо энэ Ким Сэрүүний агентлагаас тодруулж байгаа гэдэг хүн. За тэгвэл одоо энэ зургийг ингээд контент зураг байсан гэж хэллээ шүү. Тийм болохоор чи контент зураг байсан гэж ойлгоорой гэж хэлээд тасалж байгаа тийм бичлэг байгаа байхгүй юу. Яаст амар энэ баг одоо ингээд 100 ангитай драманаас илүү бүр ингээд амар юм болж байна. Одоо тэгээ жинхэнэ өгсөн босчод үг хэлэхгүй гэсэн шиг энэ тэндээс баах юм ингээд гаргаж ирээд бөө юм болж байна. Гэтэ Ким Сэрүүний талаас болохоор тухайн бичлэгэн дээр яг тодорхой мэдээлэл хийгээгүй. Гэтэ ингээд хайлт ярихдаа Ким Сэрүүний ээж нь одоо ингээд Ким Сэрүүнийг хүнтэй суугаад хүүхэд авахулсан байсныг ерөөсөө мдээгүй гэж ярьсан байлээ. За тэгсэн чи бичлэг энүүгээр ингээд дуусаагүй. Энэ ютубер Ижинүү гэдэг хүн дахин нэгэн бичлэгийг ютуб суугадаа тавьсан. Тэр бичлэг нь ямар бичлэг байсан бэ гэдгсэн чинь Ким Сэрүүний амиа хорлдог өдөр одоо Ким Сэрүүний найзтай ингэж уцаар холбогдож ярьж байгаа тийм бичлэг байсан. Тэгээ одоо ингэ бичлэгийг ингэ хальт сонсуулаад тэгээд гол юмнуудыг нь би орчуулад өгье. 미국 갔다 온 거는 머리니? 아마 그 미국에서 만난 남자 때문인 것 같아요. 왜? 제가 세론이 때리고 난리 났어요. 그래? 때렸다고? 폭행하고 그 폭행 사진도 저한테 다 있어요. 뭐 하는 시키냐? 어제까지 연락했었는데 갑자기 이렇게 됐네. 어제도 특별한 얘기는 없었고? 네. Тэгээд ютубер Ижинүү гэдэг хүн энэ бичлэгийг одоо YouTube дээр хийхдээ Ким Сэрүүний хэцүү байсан жинхэнэ шалтгаан гэсэн гарчигтайгаар ингэж хийсэн. Тэгээ найз нь энэ бичлэгэн дээр юу ярьсан бэ гэдгсэн чинь тэр Нью-Йоркд танилцсан гэдэг залуугаас болсон байж магадгүй. Тэр залуу өмнө нь Ким Сэрүүнд гар хүрж исэн. Тэгээд тэр гар хүрсэн гэд байгааг нь нотлох баримтууд болох зургууд нь ингээд энэ найзд нь ингээд байгаа. Тэгээ найзууд нь ингээд магадгүй тэр Нью-Йоркд амьдардаг залуугаас болсон байж магадгүй гэдгийг ингээд таамаглаж байгаа гэдгийг ингэж ярьсан. За тэгсэн чинь хүмүүс одоо ингээ энэ хоёр бичлэгийг үзээд эхний бичлэгэн дээр нь одоо тэр Ким Сэрүүндээ уцаар ярьж байгаа бичлэгэн дээр явах уу итгэж болно. Гэхдээ энэ хоёр дахь бичлэг жоох эргэлзээтэй гэж үзсэн. Яагаад вэ гэх юм бол ингээ нөгөө хоолойг нь өөрчилсөн байгаа болохоор Ким Сэрүүнийг ингээ харлуулах гад ингээ албаар ингээ цохоогоод ингээ хийсэн байж магадгүй гэж үзсэн. Тэгээд одоо энэ нөхөр гэдэг хүнийхэн талаар бас нэг 100 яриа гарсан. Энэ нь ямар 100 яриа байсан бэ гэдгсэн чинь одоо энэ Ким Сөхёны entertainment болох Golden Medalist гэдэг entertainment-ийн дадлагчч байсан гэсэн 100 яриа гарсан. Тийм болохоор одоо энэ нөхөр гэдэг хүн нь ямар хүн бэ гэдгийг одоо ингээ хайж олох гээд хүмүүс энэ хүний эрэлт гарцсан байгаа юм билээ. За тэгээд тухайн хоёр бичлэг цацагдсанаас хойш одоо Ким Сэрүүний тал дээр тодорхой мэдээлэл хийгээгүй. Гэхдээ одоо тэр нөгөө нэг Ким Сэрүүний гэрийнхэнтэй нийлээд нотлог баримтуудыг цацаад байгаа тэр ютубер одоо лайв дээр ингээ хэлэхдээ энэний өөдөөс ингээ том юм бэлтэж байгаа, нэлийн том юм бэлтэж байгаа гэд тэгж хэлж илээ. Тэгэд ингээ хүмүүсийн яриад байгаа болохоор одоо ингээ Ким Сэрүүн Ким Сөхөн чинь насан туршиг байхдаа өгсөн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр яриаг өөр тийшээ оруулж Ким Сэрүүнд ингэж буруу өгөхгүй дээ. Ким Сэрүүний буруу болох гэдэг гэж ингээ хүмүүс хардж байгаа. Тэгээ магадгүй ингээ Ким Сэрүүн хүнтэй ингээ нууцаар суугаад хүүхдээ болсон байж болно. Гэхдээ энэ ингээ Ким Сэрүүн насан туршны дараа хийсэн үйлдэл болохоор хамаагүй одоо хамгийн гол нь Ким Сэрүүн Ким Сөхөн чинь насан туршаагүй байхдаа үерхсэн гэдэг болохоор энийг ингэж мартаж болохгүй. Энийг заавал нотлох хэрэгтэй гэж одоо хүмүүс хэлж илээ. Тэгээд хүмүүсийн дунд бас нэг асуулт болоод байгаа зүйл нэг юм бол одоо ютубер Ижинүү гэдэг хүн энэ бичлэгнүүдийг хаанаас олж авсан юм бол гэдгийг ингэж амар асуулт болгож тавиад байгаа. Тэгээд Ким Сөхёны entertainment нь болохоор энэ ютубер Ижинүү гэдэг хүнтэй ямар ч холбоогүй гэж одоо ингэ мэдээлэл хийсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо энэ Ким Сэрүүний гэрийнхэнтэй энэ нотлог баримтуудыг хамт нийлж цацаад байгаа ютубер хэлэхдээ болохоор Ижинүү Ким Сөхён одоо энэ entertainment-тэй диспатч эдгээр бүгдээрээ ингэ холбоотой, бүгдээрээ хоорондоо ингэ бичлэгээ өгж авалцдаг гэсэн тиймэрхүү утгатай юм ингэ ярьж илээ.
За тэгээд дараа 7 хоног бүр халуухан болж магадгүй юм шиг байна энэ сэдв. Яагаад гэх юм бол дараа 7 хоногт энэ бичлэгнүүд дээр Ким Сэрүүний талынхаа мэдээлэл хийж магадгүй. Тэгээд дээрээс нь тэр нөхөр болцсон гэдэг хүнийг нь ухаад гаргаад ирэх юм бол бас л сэдв нэлийн халуухан болох шинжтэй байна. Одоо хүмүүсийн дунд юу ингэж амар анхаарлыг татаад байгаа вэ гэдгсэн чинь 2015 онд Ким Сэрүүний хувцсны стилэнд ингээ өөрчлөлт орсон. Тэр нь ингээ хүмүүсийн анхаарлын төвд байгаа. Яасан бэ гэдгсэн чинь Ким Сэрүүн Ким Сөхён хоёрын үерхлийг Ким Сэрүүний талаас 2015 онд эхэлсэн гэд үзээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд 2015 онд Ким Сэрүүний хувцсны стилэнд нь гинэт ингээ өөрчлөлт орсныг ингээд хүмүүс анзаарсан. Ямар өөрчлөлт гарсан бэ гэдгсэн чинь 2015 оны 10 сард олонний өмнө ингээ гарч ирэхдээ яг нөгөө нэг 15 наснда юм тохирсон ийм хувцсалтай ингэж гарч ирсэн бол яг тухайн тэр жилийнхэн 12 сард нь гинт ингээ том хүн шиг хувцлаад гараад ирсэн. Тэгээд тэр үедээ ингээ хүмүүс Ким Сэрүүнийг ингээ хараад адилхан жицүү ингээ жүжигчдийгээ бодох юм бол илүү овортой хувцалж ингэж юу нь ярьж исэн юм шиг үлээ. Тэгээ энийг хүмүүс юу гэж үзээд байгаа вэ гэдэг юм бол одоо нэг өөрөөсөө ах ихч хүнтэй ингээд үерх юм бол тэр хүнтэйгээ адилхан юм цэцүү харагдахын тулд ингээд чичээдэг тэрний нэг илэрлэн гэж үзээд байгаа. Тэгээ хүмүүс энэ дээр Ким Миний жүжигчнийг онцолж илээ. Яагаад вэ гэдгсэн чинь Ким Миний жүжигчнийг одоо нэг агаа шиг киногоор нь хүмүүсээ мэдэх бах. Тэгээ Ким Миний жүжигчин чинь нөхрөөсөө 22 насны зөрүүтэй штэ. Тэгээд Ким Миний анх нөхөртөөгөө уулзахаас өмнө ингээд ийм яг насандаа тохирсон хувцалдаг байжгаад тэгээ гинэт нөхөртөөгөө уулзсныхан дараагаар одоо гинэт ийм аваржуу хувцлаад эхэлсэн гэсэн. Ким Сөхёны хувьд гэх юм бол одоо Ким Сөхён гэрийнхэнтэйгээ хамт байгаа юм байлээ. Уг нь одоо Ким Сөхён энэ сарын 30-нд одоо нэг 50 доллар фэн уулзалтанд оролцох байсан боловч одоо энэ хэрэгээс болоод оролцож чадахгүй болж байгаа юм шиг үлээ. Тэгээ нөгөө Disney Plus-аас гарна гэдсэн драма нь тодорхой хугацаагүйгээр хойшлож байгаагаа битгдсэн байлээ. Хүмүүс тэгсэн чинь Ким Сөхёныг гарч ирж үннээлэхгүй уушлал гуйхгүй байгаа шалтгааныг энэ драматай холбож тайлбарлаж илээ. Яагаад вэ гэх юм бол энэ драма нь амар мөнгөөр бүтсэн драма байлээ. Солонгос мөнгөөр их юм бол Югбэго гэсэн баха. Тэгээ Монгол мөнгөөр бүр 2 их 80 болчихж илээ. Би одоо нэг өмнөх бичлэгэн дээрээ 7 тэрбум гэдэг мөнгийг сонсоод ухаалж шунах гэдсэн чинь энэ удаагийнх бүр ингээд 80 руу орчиж илээ. Тэгээ яагаад энэ драматай ингэж холбож тайлбарлаж байгаа вэ гэдгсэн чинь хэрвээ энэ драма нь ингээ гараад хэрвээ Ким Сөхёноос болоод ингэж хохирол амсах юм бол Ким Сөхён бүр ингээд амар их мөнгөний өрөнд орно гэж хэлжсэн. Тэр нөгөө хамтарч ажилладаг байгууллагууд нь гэрээгээ одоо ингээд татцуулахад яг Ким Сөхён тэрийг ингээд түлж чадна. Гэхдээ энэ драманаас болоод ингээд өрөнд орох юм бол тэрийг түлж чадахгүй гэд хүмүүс ярьж илээ. Тийм болохоор одоо ингээд үнэ хүлэмжшүүрхгүйгээр ингээд байгаад байгаа гэж хүмүүс бас таамаглаж ярьж байгаа. Өөр та нарт одоо хов болгож юу ярьж өгөх вэ гэдгсэн чинь нэрээ нөгөө нэг одоо энэ нөхцөл байдалд Ким Сөхёнд баярлаж явах хэрэгтэй нэг жүжигчин байгаа гэд солонгосчууд яриад байсан. Тэгээд тэр нь ямар жүжигчин бэ гэдгсэн чинь Ю Ёнсо гэдэг жүжигчин байгаа. Одоо хүмүүс нөгөө нэг имлэг гардаг драмагаар нь аягуулсан мэдэх бах. Тэгсэн чинь энэ жүжигчин одоо ингээд 7 тэрбумын татвараас зайлсхийсэн гэсэн хэрэгээр шалгагдж байгаа юм байлээ. Солонгосчууд одоо энэ татвараас зайлсхийх гэдэг юм дээр амар хэмзэг байдэн шүү дээ Солонгосын ард түмэн. Яагаад вэ гэдгсэн чинь одоо ч амар их мөнгө болдог. Амар их мөнгөтэй юм биш татвараа төлөхгүй татвараас зайлсхийлээ. Харин энгийн ард иргэд арай гэж амьдралаа зогоож байгаа юм нэ татвараа төлөө болоод та нарын хаар татвараас зайлсхийд ингээл энэ дэр ингээм амар эмзэг ханддаг. Тэгсэн чинь энэ хэрэг Ким Сөхёноос болоод ингээд дарагдсан. Тэгсэн чинь ингээ хүмүүс энэ жүжигчний Ким Сөхёнд баярлах хэрэгтэй шүүгээд яриад байгаа юм билээ. За тэгээд одоо бичлэгийн энд хүргээд ингээд дуусгая гэж бодлоо. Би өнөөдөр амар их юм ярина гэж бодсон чинь чадахгүй юм шиг нөгөө ханиад төрсэн чинь гуншаа тэгээд дээрээс нь толгоо өвдөд. Тэгээ ингээ уг нь ингээ харахад 20 минутын бичлэг 30 минутын бичлэг байгаа боловч би одоо энийг ингээ хийхин тулд өрөөндөө ингээ ганцаараа 1 цаг гараа ингээ юм яриа сууж ийн одоогийн байдлаар. Тэгтээ ингээ амарсан яг ингээ 1 цаг гараа ингээ өөртөө юм яриа суусан чинь сүултээ юу яриад байгаагаа ингээ ойлгох болчт юм шүү дээ. Гэтэ ингээ сүултээ ингээ миний ярьж байгаа юм дээр хажуунаас синийг ингээ хариулах гэж байгаа юм санагдаад амар заяа. Тэгээд тэр нөгөөнийг ярина гэд бэлтцсэн байсан юмнуудаа дараагийн бичлэгэн дээр ингээ ярьж өгье. Тэгээд ямар ч тач нэг болсон үйл явдлуудын гол гэсэн юмнуудыг базаад ирсэн болохоор би ингэ сэтгэл хангалуун байна. За баяртай монголчуудаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй, хоолой сайхан идээрэй.